Сайн байцгаана уу? 2 дугаар хичээлээрээ бид гიშгээ үргэлжлүүлээ суралцъя. Түрүүний хичээлээр үндсэн 11 гიშгэ үзсэн байгаа. За, эдгээр 11 гიშгийг ашиглаад одоо 2сан, 3сан Монголын урт гიშг гэхээсээ илүү хос гიშгтэй ойролцоо дуудагдах энэ гишүүдийн талаар нэмж суралцъя. За, миний сонгож авсан EPS topic гэж энэхүү сурах бичиг маань Солонгосын ажилтны төрийн хүний нөөцийн хөгжлийн хүрээлэнгээс гадаад ажилчдад солонгос хэлийг үр дүнтэйгээр сурахад туслах зорилготойгоор судлагдаж, шинээр хэвлэгдэж гарсан ийм ном байгаа. Дөрвөн шаттай. За, эхний шат нь бол өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг үг хэллэгийг ашиглаад солонгос хэлнийхээ дүрмийг зааж тайлбарласан байгаа. Тэгэхээр аль салбарын ямар төвшингийн хүмүүсүүд үзэж сонирхоход тохиромжтой ийм ном байгаа. За, 2 дугаар шатных нь ном бол 60 гаруй төрлийн ажил мэргэжилтээр үүсдэг одоо үг хэллэгийг ашиглаад солонгос хэлний дүрмээ үзэж танилцсан юм байгаа. Тэгэхээр та бүхэн одоо 2 дугаар шатнаасаа эхлүүлээд өөрсдийнхөө цаашаа суралцахыг хүсэж байгаа, эзэмших хүсэж байгаа мэргэжилтээ тэр тухайн салбар дээрээ ямар үг хэллэгийг илүү их суралцвал болох вэ гэдгийгээ судалж үзээд за тэгээд тухайн салбарт тохирсон үг хэллэгийг илүү төлхөө үзэж байгаа ийм сурах бичгийг сонгож үзээд солонгос хэлээр сурах юм бол илүү үр дүнтэй болов гэж би бодож байна. За ингээд гişгэ үзье. Эхний гişиг дээр нэмэх нь и дараагийнх маань нэмэх нь и кдаме я нэмэх нь е дараагийнх нь ё нэмэх нь е е за дараагийнх нь о тогийн ва дараагийнх нь у во у и ви о и ве о ве у ве и уи. За үнэхээр бичлэгийг нь авч үзье. За яриан дээр ве бараг яриан дээр бол ялгагдаж сонсогддог. Бичлэг нь өөрөө л авчих. За бичлэгээ хамт авч үзье. 1 2 3 За би маусаар бичиж байгаа болохоор төгс бичиж чадахгүй нь уучлаарай. О и 1 2 3 그다음 я 예 하나 둘 셋 넷 자, 여 더하기 예 그다음 오 더하기 와 오 와 그다음 우 워 자, 워 бичигтэй үгийн дээр оогоо бичвэл болохгүй байх нэ. Заашгүй үгийн доор оогоо оруулж өгөх нэ. Во 그다음에 위 우 이 위 1 2 3 위 그다음에 오
이, 왜, 오, 이, 왜, 오, 에, 왜, 오, 에, 왜, 우, 에, 왜, 우, 에, 왜, 으, 이, 의, 으, 이, 의. За, үгэнд орохдоо заашгүй гээгүүлэгч их шиг орсон байх ёстой. Үчиж үзье. За, босоо бичлэгтээ их шигийнхээ зүүн талд нь гээгүүлэгчээ бичиж өгөх нэ. О, И, Э. За, тавхан скриншот хийж агаад өөрсдөө бичиж үзээрэй. Я, И, Е, Ё, И, Е, Ва, О, А, Ва. За, хэвтээ бичлэгтэй их шигийнхээ дээдлэлт нь гээгүүлэгчээ бичих нэ. У, О, Во, У, И, Ви, О, И, 왜. 오, 에, 왜, 우, 에, 왜. 마지막으로 의. 자, (1번) 잘 듣고 따라 하세요. 자, сонсоод яагаад хэлье? 에, 예, 와, 워. 에, 예, 와, 워. 이, 위, 의, 와, 왜. 위, 와, 왜. 3. 워, 에, 예, 의. 워, 에, 예, 의. 4. 왜, 와, 에, 예. 왜, 와, 에, 예. 2번. 잘 듣고 맞는 것을 고르세요. 자, сонсоод зөвийг нь сонгох нь. 1. 에, 에. 2. 이거는 이해니까. 왜, 이거는 원이니까. 3. 위, 4. 위,
와, 와. 이거는 왜니까 아닌 것 같아요. 아닙니다. 삼 번 잘 듣고 순서대로 글자를 연결하세요. 자, 선서. 무슨 그림이에요? 버퍼는 야물토록 가고. 위, 여우, 에, 위, 여우, 의, 와, 오이, 위, 내가 하나를 놓친 것 같아. 내가 해두지? 3번 잘 듣고 순서대로 글자를 연결하세요. 무슨 그림이에요? 위, 여우, 여우, 에, 에, 의, 의, 와, 와, 오이, 오이, 위, 위. 이거네. 4번 잘 듣고 들은 것을 한글로 쓰세요. 자, 선서 비치는 1, 예, 예, 2, 와, 와, 3, 왜, 왜, 4, 와요, 와요, 와, 요, 5, 외워요, 왜, 워, 요, 예, 와, 왜, 와요, 외워요. 자, 다 보고 бичиж үзээрэй. За баярлалаа. Дараагийнхаа хичээлээр гэгүүл хичээг үзэх болно.